За эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 2026 оны 7 дугаар сарын 27-ны даваа гараг. Товч бөгөөд шуурхай мэдээ хүргье. За энэ бол асайлан мөрөгдөл гаргасан хүмүүстэй шууд хамаарах. За ийм чухал мэдээ байна. За өнөөдөр Америкийн цагаачлалын албанаас бол асайлан кейсийг хэрхэн хянан шийдвэрлэх үүнтэй холбоотойгоор шинжилсэн журмыг зарлаж улмаар маргааш холбооны бүртгэлийн албанд бүртгүүлэхээр боллоо. За шинжилсэн журмын үндсэн агуулга бол асайлан мөрөгдөл гаргасан хүмүүсийг эхний ярилцлагад дуудлаггүйгээр шууд цаашлалын шүүхэд шилжүүлэх ийм бодлого журмыг боловсруулж байна. За өөрөөр мэдэж байгаа өнөө хүртэл асайлан мөрөгдлөө гаргасан хүмүүсийг бол эхний удаад USCIS-ийн ярилцлаганд дуудаж улмаар тухайн мөрөгдлийг зөвшөөрөх гэсэн ийм хоёр шийдвэр гаргаж байгаа. За ингээд зөвшөөрсөн нөхцөлд сая цаашлалын шүүхэд шилжүүлдэг ийм журмтай байгаа. За тэгвэл шинжилсэн журмын дагуу эхний ярилцлаганд дуудахгүйгээр зарим мөрөгдөл гаргагчдыг шууд цаашлалын шүүхэд шилжүүлэх ийм горьмын саналыг гаргаж байна. За энэхүү алхам хийж байгаа шалтгааныг бол цаашлалын албаны зүгээс нэгдүгээрт тус албан дээр үүсэж байгаа уурт дарааллыг зохицуулах. За хоёрдугаарт асайлан мөрөгдлийг ашиглаж худлаа мөрөгдөл гаргаж байгаа заллин эхлэх байдалтай тэмцэх. За ингэснээр USCIS-ийн ажиллах хүч хөрөнгө хүчийг үнэн боддоор зөв мөрөгдлөө гаргасан хүмүүст зарцуулах боломжтой болно гэсэн ийм тайлбарыг хийж байна. За бид мэдэж байгаа аливаа засгийн газрын шинжилсэн журам холбооны бүртгэлд бүртгүүлснээс хойш 60 хоногийн дараа хэрэгжиж эхэлдэг байгаа. За тэгвэл үүнийг Fox News дээр мэдээлэхдээ журам гарсан дээр үед хэрэгжиж эхэлж байгаа тухай. Тиймээс USCIS-ийн зүгээс зарим нэгэн асайлан мөрөгдөл гаргагчдыг шууд эслэг авахгүйгээр шүүхэд шилжүүлж байгаа гэсэн мэдээллийг бол хийж байгаа. За ингээд ямар ч тач өнөөдөр цагаачлалын холбогдлолтой цагаачлалын чиглэлээр ажилладаг хуульчдын дунд анхаарал татаж байгаа мэдээллийг та бүхэнд товчилж хэрэглэе. За ингээд дахин сануулгад бол асайлан мөрөгдлөө гаргасан хүлээгдэж байгаа ийм хүмүүсийн тухайд бол USCIS-ийн анхны ярилцлаганд дуутахгүйгээр шууд шүүхээс зарлан дуудах хийж магадгүй нөхцөл байдал үүссэн байна. За тиймээс эдгээр нөхцөл байдалд орсон хүмүүсийн хувьд нэн дээр хуульчтай холбогдож энэ талаар хуулийн зөвлөгөө авах шаардлагатай болжээ. Өнөөдөр та бүхэнд өдрийн шуурхай мэдээ хүргэлээ. Саяхан ярьсан мэдээтэй холбоотой үзэх линкүүдийг мэдээний доод талд description хэсэгт оруулж өглөө. За анхаарлаа хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя. Ашиглахад хэлбэр автомат хяналтын самбартай цахилгаан зарцуулдаг орчин үеийн олон шатлалт Ковей ус цэвэршүүлэгч нь тоосон цар, лаг шавар, хүнд металл, биологийн болон химийн бохирдлыг устгаж, элдв үнэрийг арилгаж, усыг сэнгэнсэн амттай цэвэр болгодог эрүүл мэндийн шидэд төхөөрөмж юм. Манайхан толон төхөөрөмжөө төлбөрийн уян хатан нөхцлөөр худалдаалахаас гадна түрээсийн үйлчлэгээ үзүүлж угсралт, суйрлуулалтыг төлбөргүй хийж гүйцэтгэдэг. Ковей Purifier